За манай сургуулийн мэргэжил сурчлага сарын 1 одоо 4 салбарын хүрээнд одоо нэг салбар маань 7 хоногийн хугацаатаар үйл ажиллагааг зохион байгуулсан байгаа. За хамгийн ихний 7 хоногийн болохоор мэдээллийн технологи багийн бас үйл ажиллагааг танилцуулъя. За манай мэдээллийн технологи баг маань 2022 оны 3 сарын 14-өөс 7 хоногийн хугацаатай зохион байгуулсан. Дээр хэмжээний багш нараас тухайн салбарт хамрагдаж байгаа. За бид бүгд 3 сарын 14-нд үйл ажиллагаа эхлүүлсэн, нээлтийн үйл ажиллагаа эхлүүлсэн. За энэ нээлтийн үйл ажиллагаанд болохоор оюутнууд одоо өөрсдөө хийсэн одоо фото зүрийн үзэсгэлэн хэвлэл мэдээлэл бас сургуулийнхаа үйл ажиллагааг сурчлан таниулж бас эхэлсэн байгаа. За мөн одоо сургалтчид маань одоо сургуулийнхаа сургалтч болон хамт олондоо зориулсан флаш моб бүжийг бас хамтдаа бүгдээрээ бүжиглэж бас завсаргалганы үйл ажиллагааг зохион байгуулсан байгаа. За жааш. За мөн 2 дахь өдөр маань сургуулийнхаа нийт суралцагчдын дунд алтан хонх тэмцээний зохион байгуулсан. За дуус тэмцээнд маань одоо нийтдээ 20 гаруй суралцагч оролцож одоо эхний 3 байрыг одоо шагналыг бас гардуулсан байгаа. За мөн манай багийн зүгт ерхий боловсрол 1-р сургууль, 8-р сургууль, 7-р сургуулиудаа хамт олон буюу 9-12 дахь ангийн суралцагчдад одоо сургуулийнхаа сурчлагыг танилцуулж одоо миний мэдих гар орон тэмцүүд гар зүрийн уралдааны бас мөн зохион байгуулсан. Нийтдээ 180 гаруй суралцагч маань бас манай сургууль танилцуулга үйл ажиллагаанд оролцсон байгаа. За мөн бас 1-7 9-р багийн одоо ажлын албатай уулзаж одоо сургуулийнхаа мэдээллийг брошюрыг танилцуулсан байгаа. За мөн 3 дахь үйл ажиллагаа буюу одоо хөгжил тэмцээний зохион байгуулсан. За манай сургууль маань 6 давхар байгаа. 3 давхраас 6 давхар хүртэл одоо сургалтын үйл ажиллагаа буюу сурлагч маань хичээл сургалтанд ордог. За тэгээд давхар бүртээ одоо мэрэгжлийн ангууд манаас завсаргалаар юм хөгжил тэмцээнийг бас зохион байгуулсан байгаа. За мөн хурдан шивэр тэмцээний зохион байгуулсан. За манай мэдээллийн технологи багт болохоор нарийн бичгийн дарга алхам хэрэгээ ажилтан одоо мэдээллийн технологи хангамжийн яруу гэсэн 3 анги байгаа. За 3 ангийнхаа хүүхдүүдийн буюу суралцагчдынхаа дунд бас юм хурдан шивэр тэмцээнийг одоо зохион байгуулсан байгаа. За мөн дараагийн өдөр бид суралцагчдын сэтгэлийг бичсэн. За манай одоо мэдээллийн технологи баг маань компьютерийн багш нар байдаг учраас өөрсдөө нөөц боломжтой тулгуурлаад одоо тухайн одоо мэрэгчлээс суралцж байгаа суралцагчдаа бас юм сэтгэл буюу методик мэдээлэл хийж одоо олон нийт буюу сошиал ертөнд бас байршуулан ингэ ажилласан байгаа. За мөн 5 өдөр буюу хаалтын үйл ажиллагаа зохион байгуулсан. За энэ хаалтын үйл ажиллагаанд тухайн 5 өдөр болсон үйл ажиллагааны одоо шагналт байруудад юм шагналт гадуулах үйл ажиллагаа зохион байгуулж мөн тус одоо энэ хүрээ зохион байгуулсан 5 өдрийнхаа бас үйл ажиллагааны тайлан мэдээллийг хэвлэл мэдээлэлээр бас цацаж байршуулсан байгаа. За мөн дараагийн ажлын 5 өдөр буюу 7 хоногийн үйл ажиллагааг байгаль орчин аялал жуулчлал аж үйлдвэрийн салбар маань бас зохион байгуулсан. За дээр салбарт маань дараах мэргэжлийн багш нар бас оролцсон байгаа. За мэдээж үйл ажиллагаа маань эхлэлдээ дандаа утгах үйл ажиллагаа буюу нээлттэй арга хэмжээгээр эхэлсэн байгаа. За мэргэжлийн дүрэнгийн одоо мэргэжлийн багш нар болон сургуулийн суралцагчид маань бас тухайн өдрийн одоо орчин танхимыг бас бэлтгэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. За дараагийн өдөр мэргэжлийн ангиудын танилцуулга буюу контентыг бид нар бас захин ертөнцийн байршуулж олон нийтэд мэдээлэл хангаж ажилласан байгаа. За мөн хэрлэн сумын 2-14 сургуулийн 9-12 дахь ангийн буюу нийт 106 суралцагчдаас сургуулийнхаа мэдээллийг хийсэн мөн бас юм автобустай юм аяллыг зохион байгуулсан юм онцлогтой юм үйл ажиллагааг зохион байгуулсан байгаа. За мөн суралцагчдаа дунд та тунгаа тэмцээнийг бас зохион байгуулсан. За энэ болохоор манай сургууль суралцж байгаа хүүхдүүдээс анги болгоны бас энэ төлөөллийг оролцуулсан юм хөгжил тэмцээнийг бас зохион байгуулсан байна. За бас манай энэ багийн онцлог гэх юм бол Дорнод аймагт одоо ажиллаж амьдарч байгаа нөгөө хөгжлийн бэрхшээлт иргэд буюу зорилттой бүрхэн иргэдэд тусгайлын бас юм арга хэмжээ буюу уулзалтыг зохион байгуулснаар бас бусад багуудаас юм онцлогтой бас үйл ажиллагаа зохион байгуулсан байна. За мөн дараагийн өдөр манай шинэ сувг телевизэн захирал дэлгэрэгч маань одоо мэргэжлээс байсан бас юм үйл ажиллагаа зохион байгуулсан. Бас та бүхэн бас олон нийтийн телевиз болон хэвлэл мэдээллийн сугаар бас харсан байх гэж бодож байна. За мөн бас манай хэрлэн сумын 2 ба 6 дугаар багийн ажлын албатаас юм хамтарч бас үйл ажиллагаа зохион байгуулсан байна. За мөн дээр мэргэжлийн ангууд маань аяллаа анги маань одоо багш суралцагчтайгаа хамтар юм загварын шоу бас юм зохион байгуулсан бас юм онцлогтой үйл ажиллагааг зохион байгуулсан байна. За ингээд одоо 2 багийн салбарын танилцуулсан одоо 3 дахь багийн танилцуулга буюу тээврийн салбарын одоо багш нар маань одоо дараагийн 7 хоног буюу 3 дахь 7 хоногийн одоо мэргэжил туршлах үйл ажиллагааг зохион байгуулсан байгаа. За тээврийн салбарын багшид маань дараах 4 мэргэжлийн багш маань бас хамрагддаг байгаа.
За тэгэхээр манай сургууль одоо 4-4 хэлж байгаа үйл ажиллагаанд сургуулаар орж ирэхэд одоо тээврийн салбар буюу бичиг бит үзүүлэг одоо суралцагч болон одоо багш нар өөрсдийнх нь одоо бүтээл санаачлагаараа бас юм үйл ажиллагааг эхлүүлж орж ирсэн байгаа. За мөн бас багш нарын дунд буюу ажилчдын дунд бас бид нар бас юм нээлттэй юм лайв хэлцүүлэг одоо буюу аздан шалгалт бас үйл ажиллагаа бас зохион байгуулсан байгаа анхудаа. За мөн дотгошоор чиглэсэн буюу суралцагчгаа чиглэсэн үйл ажиллагаа юу байсан бэ гэхээр одоо дээрх юм 4 төрлийн тэмцээнийг бид бүхэн суралцж байгаа суралцагчтайгаа бас юм зохион байгуулснаар бас юм онцлогтой бас арга хэмжээ болсон байгаа. За тэгэхээр 4-7 буюу одоо шинэ хөгжлөх сургуулийн одоо 90 суралцагч нас манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж орж ирсэн байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн бас удирдлага одоо маш их талархж байгаа бас дахин илэрхийлье. За мөн бас энэ өдөр маань 10 багийн одоо ажлын албатайгаас хамтарч юм ажилласан байгаа. За мэдээж одоо ажлын 5 хоног дуусаад одоо хаалтын үйл ажиллагаа дээр тухайн 5 хоногийн үйл ажиллагааны тайлан болон одоо шагналыг гадуулах юм үйл ажиллагааг зохион байгуулсан байгаа. За дөрөв дэх салбарын хүрээ. За манай дөрөв дэх салбар бол барилгын салбар маань дараах 7 хоногийг бас зохион байгуулсан байгаа. Дээрх 6 мэргэжлийн багш манаас энэ салбартаа харьяалагдаж одоо сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа. За манай барилгын салбар маш их онцлогтой байгаа. Багш нар болон суралцагч өөртөө ингээ хамтраад одоо бит үзүүлэг одоо та бүхнийг яг сургууль руу орж харагдаж байгаа те орж ирэх юм тусгайлан юм орчин бас юм бүрдүүлсэн юм онцлогтой байгаа. За энэ өдрөөс мэргэжлийн ангийн суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргасан байгаа. За сайн нөгөө шилдэг сургуулиар шалгарсан одоо хан уулзах салбар сургуулийн манаас хамт олон болон суралцагчд манаас тухайн өдөр манай сургууль дээр хүрэлцэн ирж одоо сургуулийн үйл ажиллагаатай танилцуулсан. За мөн бас 7-д гэдэг нь ур чадварын нөхөрсөн тэмцээнийг зохион байгуулснаар маш их онцлогтой олон нийтийг ихээр хамарсан юм үйл ажиллагаанд бас зохион байгуулсан байгаа. За мөн 3-4-р 8-р багийн одоо засаг дарга болон багийн ажилтнаас хамтран юм ажилласан байгаа. За мөн дараагийн өдөр одоо дорн эмсүүд пэйж хуудасаар бид нар дамжуулаад одоо TikTok бичлэгийг бас юм хүлээн авч олон нийтэд бас юм байршуулснараа бас юм онцлогтой үйл ажиллагаа зохион байгуулсан. За ийм хаалтын арга хэмжээг зохион байгуулсан. Энэ дээр шагнал гардуулах үйл ажиллагаа сургуультай танилцуулсан. За мөн дорн тамиг барилгачдын холбоотой хамтарч одоо хамтран ажиллахын бас гэрээ байгуулсан юм онцлогтой үйл ажиллагаа зохион байгуулсан. За энэ дээр нэмж хэлэхэд тэр нь бас захирал дээр гарч ирсэн дээ тийм. Манай сургуулийг өөртөө зорин ирж дорн тамийн матас сум, дорн тамийн цагаан аваа сумын одоо төс ангийн сургалтыг тухайн сургуулийн одоо удирдлагуудын хамт бас манай сургуулийг зорин ирснээр маш их онцлогтой юм үйл ажиллагааны зохион байгуулсан байгаа. Тэгэхээр одоо матас сум болон ерөнхий боловсролын сургуулийн захирлууд багийн ажилтнаас маш их талархж байгаа. За ингээд одоо манай сарын одоо үйл ажиллагаа маань 2022 оны 3 сарын 14-өөс 2022-ны 4 сарын 8-ны хүртэл 1 сарын хугацаатай 4 салбарын багш нар маань суралцагчд маань өөртөөгөө хийсэн бүтээлээр өөрсдийнхөө ур чадварыг харуулсан юм олон төрлийн тэмцээн уралдаан гадагшаа болон дотгошоо чиглэсэн бас үйл ажиллагаа зохион байгуулсан. За энэ зохион байгуулсан үйл ажиллагааны хүрээнд бид бүхэн дараагийн дүгнэлтүүдийг бас та бүхэндээ танилцуулъя. За тус саний хүрээнд дорн тамийн хэрлэн сум, цагаан овоо, матас сум, ерхий боловсролын 9-12 дугаар ангийн нийтдээ 723 суралцагчдад тухайн сургуулийнхаа орчин сургалтын үйл ажиллагаа одоо танилцуулсан байна. Түүнийхээ үр дүнд манай сургууль өнөөдөр 64 суралцагч маань суралцахаар эрхийн бичиг буюу удирдлага бас гадан авсан байгааг хэлгээд та бүхэнд маш их баяртай байна. За бид бүгд одоо энэ сарын хугацаанд нийтдээ 26 үйл ажиллагааг одоо сургуулийн суралцагчдын дунд зохион байгуулсан байна. За ерөнхий боловсролын сургууль хэрлэн сумын багууд чиглэсэн нийтдээ 24 одоо энэ үйл ажиллагааг бас зохион байгуулсан байна. За ингэснээр та бүхэн маань одоо бидний үйл ажиллагааг дэмжиж одоо зүүн бүстэй мэрэгжил боловсрол одоо чадамжиг олгох сургалтын одоо үйл ажиллагааг дэмжиж одоо энэ 1 сарын хугацаанд хамтдаа зүтгэж хамтдаа ажилласан нийт багш нартай болон сургуулийнхаа удирдлага хамт олонтой талархал илэрхийлээ. Дорн тамгийн хэрлэн сумын ерөнхий боловсролын сургууль, дорн тамгийн одоо матас сумын ерөнхий боловсролын сургууль, цагаан аваа сумын ерөнхий боловсролын сургууль, хэрлэн сумын 11 багийн ажлаар болон мөн манай сургуулийн хамтран ажиллагч одоо түншлэгч байгуулах удирдлага хамт олон та бүхэнд маш их баярлалаа. Та бүдгийн цаашдаа ажиллах нь өндөр амжилтыг хүсье өрөөё.